Сайн байцгаана уу? CPA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэнцэхэд нэгтлэн бодогч санхүүж аудиторууд ямар үүрэг хариуцлага хүлээдэг талаар ярилцахаар Монгол банкны дэргэдэх санхүүгийн мэдээллийн албаны дарга мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэнцэх үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Батбаатартай ярилцах гэж байна. Монгол улс FATF-ийн саарл жагсаалтаас гарч байсан. Үүнийгээ хадгалах, цааш илүү доктортой ойлгох, олон улсын байгууллагын үнэлгээг сайн байлгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? За та бүхэн мэдж байгаа Монгол улс 2019 онд саарл жагсаалтад орсон. Бид нар 1 жилийн хугацаанд бас олон төрлийн болон хувийн хвшлүүд хамтарч ажилласны хүчинд 20 онд саарл жагсаалтаас гарсан байгаа. За саарл жагсаалтаас гараад бид нар дараагийн шатны ажлуудыг бол үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Одоо 20 онд гэхэд бид нар Дэлхийн банкны аргачлалыг ашиглаад Монгол улсынхаа мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний эрсдлийн үнэлгээг хийж гүйцэтгсэн. За үүний хажуугаар бид нар яг өмнөх 17 онд хийгдсэн харилцан үнэлгээнд дээрээс суйрлаад үлдсэн байсан дутуу үнэлгээтэй зөвлөмжүүд дээр бид нар дахиж Аз нөхөнтлөө мөнгө угаахтаа тэмцэх бүлэгт тайлангууд төрүүл зөвлөмжүүдийн үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллаж 2023 онд FATF-ийн техник хэрэгжилтийн нийт 40 зөвлөмжийн үнэлгээг бүгдийг биелүүлсэн Аз ТV-ийн анхны орон болсон байж байгаа. За мөн үүний хажуугаар зэрэгцээд бид нэр FATF-ийн зөвлөмж 15 буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх шинэ технологитой холбоотой зөвлөмждөр FATF-ийн олон улсын ажлын хэсэгт хамтарч ажиллах энэ ажлын хэсэгт бол гишүүнээр орсон байж байгаа. За тэгэхээр Монгол улс зөвлөмж 15-ын бодлогыг тодорхойлдог энэ чиглэлд бол өөрийн саналаа өгдөг ийм ажлуудыг бол хийсэн. За мөн түүнчлэн бид нар олон улсын үнэлгээчнийг энэ жилийн сүүлийн 5 жилийн хугацаанд нийтдээ 15 орчим үнэлгээчнийг төрийн байгууллагуудаас бэлдлээ. За энэ дотроо Лаос, Непал, Вьетнам зэрэг өмнө нь бид Монгол улс ингээд бусад улсуудаар үнэлгээг хийлгүүлдэг байсан бол одоо бусад улсуудыг үнэлдэг ийм тогтолцоог бүрдүүлсэн байж байгаа. За тэгээд энэ бүрдүүлсэн 15-ны бүрэлдэхүүн за дээр нэмээд одоо үндэсний дотоод экспертүүдэд оруулсан шинэ ажлын хэсэг байгуулсан байж байгаа. За шинэ ажлын хэсэг маань ямар учир утгааг агуулгатай гэхээр дараагийн харилцан үнэлгээ 2027-28 оноос эхлэх гэж байгаа. Тэгэхээр энэ харилцан үнэлгээнд зориулж бид нар өөрсдийнхөө Монгол улсдаа дотооддоо өөрсдийгөө үнэлэх ажлын хэсгийг байгуулад FATF-ийн 40 зөвлөмж шууд хэрэгжилтийн 11 зөвлөмж үнэлэх ийм ажлын хэсгийг бол давхар байгуулсан ажлыг хийгээ явж байна. Тэгэхээр энэ ажил маань энэ онд бол хийгдээд эхлээд явна гэсэн үг. За дээрээс нь бид нар үндэсний эрсдлийн үнэлгээгээ хийгээд бид нар салбартаа үндэсний хэмжээнд ямар эрсдэл, аюул занал, эмзэг байдал байна вэ гэдгийг тодорхойлж гаргасан. Үүн дээрээ суурлаад бид нар цаашдаа энэ эрсдэлтэй сул талуудаа яаж нөхөх үү, яаж сайжруулах уу, яаж дутагдлаас шийдэх үү гэдэг асуудлуудаа ажлын төлөвлөгөө гаргаад үндэсний хэмжээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг зүйлийг засгийн газраар бид нар 2022 онд батлуулсан байж байгаа. Тэгэхээр үндэсний хөтөлбөр маань нийт 8 зорилгоор бид нар одоо ажиллаад явж байна. Төрийн байгууллагууд болон хувийн хвшилтэйгээ хамтраад явж байна. Энэ маань өөрөө бас яг дараагийн харилцан үнэлгээ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх энэ тогтолцоогоо улам бэхжүүлэх, сайжруулах энэ чиглэлд бол хамтраад ажиллаа явж байна. Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг болон энэ чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар та мэдээлэхгүй юу? За ер нь бол санхүүгийн мэдээллийн алба бол Монгол улсын яг энэ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцооны яг гол үндсэн гүүрэн болж явдаг. Жишээлбэл олон улсад бол Монгол улсыг төлөөлж ажилладаг. За дотоодд болохоор төрийн болон төрийн байгууллагуудыг дунд нь хамтын ажиллагааг бол хариуцсан ажилладаг. Бид нар хоёр зөвлөлтөө хамтын ажиллагааны зөвлөл болон үндэсний зөвлөл гэсэн хоёр зөвлөлтэй. Үндэсний зөвлөлийг маань хууль зүйн дотоод хэргийн сайд ахалж явдаг. За гол төрийн бүх байгууллагууд маань бол гишүүнээр ажилладаг. За хамтын ажиллагааны зөвлөл маань болохоор дунд түвшний удирдлагууд маань ерөнхийдөө хамрагдаж яг энэ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцооны бодлого шийдвэрийг бол гаргаад явдаг. За ер нь би түрүүн хэлсэн үндэсний хөтөлбөрийг Монгол улс батлаад анх удаага батлаад ингээ үндэсний хөтөлбөр стратегитэйгээр явж байгаа. Энэ маань бол 2030 он хүртэлх Монгол улс яг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх чиглэлдээ ямар бодлого баримтлахын, ямар стратеги баримтлахын, ямар зорилгууд төвшүүлсэн гэдэг энэ ажлуудын хүрээнд явж байгаа. Нийтдээ 8 зорилготой, 50 гаруй зорилттой 200 гаруй ажлын ажилтаа ийм төлөвлөгөөтэй ийм үндэсний стратеги батлагдсан.
алдсан байж байгаа. За энэ маань бол одоо эрсдлийн үнэлгээгээ хийдэг болох, эрсдлийн үнэлгээгээ хийчихэд бусдад хувийн сектор болон төрийн байгууллагуудад таниулдаг чадвартай байх. За дотоод гадаад хамтын ажиллагаанууд олон улсад мэргэжсэн ийм үнэлгээчдийг бэлтгэх, бусад улс орны ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажиллаж чаддаг ийм тогтолцоог бүрдүүлэх. За дээрэс нь урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг зөвхөн яг энэ мөнгө угаахтай холбоотой асуудлууд гарсны дараах биш, гарахаас өмнөх урьдчилан сэргийлэх энэ ажлуудыг зохион байгуулж хийдэг болох. За эрсдэл суурилсан бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх олон улсын стандартаар шаардж байгаа. Зөвхөн бид нар ингээд үнэлгээгээ хийгээд эрсдэлтэй салбар руугаа түлхүү хөрөнгө хүч, нөөц боломж, хүний нөөцөө чиглүүлэх энэ үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаа. За дээрэс нь мөн яг энэ мөнгө угаахтай холбоотой үйл сэжигтэй үйлгийг таньж мэдэх, илрүүлэх, за хууль сахиулах байгууллагуудтай хамтарч ажиллах, шүүх прокурорын түвшинд ядлах чиглэлийн энэ үйл ажиллагаанууд байгаа. За үүний хажуугаар соён гэгэрүүлэх, хүний нөөцийн чадвараа бэхжүүлэх гэдэг олон ажлууд бол давхар хийгдээд явж байгаа. Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт нь мэргэжлийн байгууллагын хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэнцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр яг энэ чиглэлээр институт хэрхэн ажиллаж байгаа гэж та харж байна вэ? За бид нар өмнө хэлсэн 19 онд сарлж гисалтад Монгол улс орсон гэжтэй. Тэгэхээр тэнд 6 ажил биднэрт яг ийм үүрэг даалгаврыг өгсөн. Тэрний нэг нь өөрөө санхүүгийн бус мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч нараа хяналттай болгох, зохицуулттай болгох ийм үүрэг даалгаврыг ФАТФ-аас өгч ирсэн. Тэгэхээр санхүүгийн бус мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч доторх нэг субъект маань өөрөө нэгтлэн бодох бүртгэлийн яг энэ салбар байж байгаа. Энэ дотроо гэрээт нэгтлэн бодогч, аудитын фирмүүд, татварын мэргэжсэн зөвлөхүүд, за ингээд бусад зөвлөх үйлчлэгээнүүд хамрагдаад явдаг те. Тэгэхээр бид нэр 20 онд нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, за тэгээд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх хуулийн тодорхой өөрчлөлтүүдийг оруулад гэрээт нэгтлэн бодогч гэдэг ойлголт, за аудитын фирм, татварын мэргэжсэн зөвлөхүүд эдгээр маань өөрөө олон улсын стандартын дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд болсон байж байгаа. Тэгэхээр гол зохицуулагчийг нь Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтэд бол хуулиар өгсөн байж байгаа. Тэгэхээр одоо бол дараагийн харилцан үнэлгээнд энэ нөхцөл байдал маань шал өөр гарч ирнэ. Яагаад вэ гэхээр өмнө нь ийм зохицуултгүй байж байгаа, зохицуулттай болох даалгаварт байсан бол одоо бид нэр зохицуулттай болцсон энэ салбарыг энэ институт байгууллага, Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт гэдэг байгууллага маань хэр зэрэг хяналтаа хэрэгжүүлж байгаа, хэр зэрэг эрсдлийн үнэлж байгаа, ямар хэмжээнд хариуцлагын асуудлууд яригдчихэж байгаа, яаж хөгжүүлсэн, яаж үржилсэн, сэргийлсэн, яаж энэ эрсдлийг таньж мэдүүлсэн, яаж соён гэгэрүүлсэн гэдэг юм. Эдгээр асуудлууд давхар цаана яг яригдаж эхэлнэ. За дээрээс нь саяхан бас яг ФАТФ-ийн холбоотой зөвлөмжүүдэд өөрчлөлт орлоо. Тэр нь юу гэхээр өмнө нь бид нэр одоо жишээ нь нэгтлэн бодох бүртгэлийн салбарыг ФАТФ-ийн стандартаар санхүүгийн салбарын доор нэгтгэж нэг үнэлгээгээр авч явдаг гэсэн бол одоо санхүүгийн бус мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч нарыг маань тусдаа нэг зөвлөмж болгоод үнэлдэг, тусад нь үнэлдэг ийм өөрчлөлт орсон байж байгаа. Тэгэхээр дараагийн харилцан үнэлгээ 2027-28 онд явхад энэ маань бол нэлээд том нөлөөлөлтөд дангаараа Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтээс бол яг энэ чиглэлийн салбараа үнэлэх үнэлгээнд бол бие дааж хамгаалтыг хийнэ гэдэг бол байж байгаа. За дээрэс нь институтийн хувьд хамтын ажиллагаа бол маш чухал. За мэдээлэх үүрэгтэй этгээдүүд ирэхээр эрсдлийн үнэлгээ хийн, хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. За одоогийн байдлаар бол хяналт шалгалт хийх журмыг бол баталсан. Бусад санхүүгийн бус мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч нартайгаа харьцуулахад бас харьцангуй ололтой амжилттай явж байгаа. Богино хугацаанд нэвтрээд явж байгаа ч гэсэн. За гэхдээ бас цааш нь бол хийх шаардлагатай ажлууд бол мэдээж байж байгаа. За одоогийн байдлаар бол цаашдаа хийгдэх ажлуудын хувьд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтээс яг энэ олон улсад чиглэсэн мэргэжсэн юм үнэлгээчэнд өөрийн гэсэн төлөөлөлтөй болох. За яг энэ нэгтлэн бодох бүртгэл, татварын мэргэжсэн зөвлөх, за аудитын фирмүүдтэй холбоотой энэ үнэлгээг хийхэд олон улсаас ямар стандарт, ямар аргачлалуудыг шаарддаг, яаж энэ үнэлгээг хийдэг, хэрхэн энэ бэлтгэх талаар өөрийн гэсэн үнэлгээчнийг бэлтгэх хэрэгтэй байна. За дээрээс нь мэдээж төрийн байгууллагуудын бид нэр хамтраад явдаг хамтын ажиллагааны зөвлөл, үндэсний зөвлөлт, тэрний доор байдаг ажлын хэсгүүд дээр нэлээд идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. За сая хууль зүйн үндэсний зөвлөлийн дараа буюу хууль зүйн дотоод төрийн сайдын тушаалаар үндэсний эрсдлийн үнэлгээг
хийх ажлын хэсэг маань байгуулагдлаа. Бид нэг том ажлын хэсэгтээ 11 дид ажлын хэсэгтээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ийм ажлын хэсгийг байгуулахад төлөвлөд одоо ажиллаж байна. За үүн дотор яг Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт бол өөрийнх нь салбарыг нэгдүгээрт үнэлэх эрсдлийн үнэлж гаргаж ирэх энэ хариуцлагыг хүлээсэн. Дээрээс нь үндэсний хэмжээнд эмзэг байдлын асуудал дээр институтийн хүрээнд бол төлөөллөөр оролцуулаад за яг энэ салбар маань өөрөө үндэсний хэмжээнд яаж эмзэг байдалд нөлөөлж байгаа хэрхэн эрсдэл маань тусаж байгаа гэдэгтээ бол өөрсдийнхөө хувь нэмрээ за зөвлөмж бодлоо бол оруулаад явахаар ийм ажлын хэсгүүд байгуулагдаад хамтраад ажиллаад явж байгаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэхэд нэгтлэн бодогч болон аудиторууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Тэдэнд ямар асуудлууд тулгарч байна? Мөн анхааруулж хэлэх зүйл, зөвлөмж байвал та хуваалцсан уу? Ерөөсө хуулийн дээр бол тодорхой заагаад өгсөн. Ямар үйлчилгээнүүд эрхлүүл, яавал мэдээлэл хүрэхтэй итгээд байх юм. Тэр чиглэлээрээ яаж дотоод хяналтын хөтөлбөрөө боловсруулад яаж ажиллах юм гэдэг зүйлс бол бүгд тодорхойгоо заад журам заавраач гэсэн юм бол тодорхой байж байгаа. Зүгээр яг энэ чиглэлд ажиллаад яхад мэдээж бол одоо жишээ нэг аудитын фирм байлаа гэхэд 30-аас 40 хүнтэй аудитын фирм, 3-аас 4 хүнтэй аудитын фирм хоёрын цар хүрээ газар зүүн байршлын эрсдэл үйлчлэгээ үзүүлж байгаа давтамж за ингээд ажлын цар хүрээнүүд ялгаатай ондоо учраас тавигдах шаардлага хийгдэх эрсдлийн үнэлгээ хийгдэх хяналт зохицуулалт эдгээр зүйлс маань бас ингээд харилцан уялдаатай ялгууртай байх хэрэгтэй. Тэгээ үүнийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Яг гэвэл өнөөдрийн байдлаар бодит практик дээр гарч байгаа асуудлууд маань яг энэ байгаа тань бодитоор ингээд хяналт шалгалт хийхэд яг эрсдэл өндөртэй субъект руу явж чадж байгаа юу? Хяналт шалгалт хийсний дараах холбогдох хариуцлага тэр гарч байгаа алдаа дутагдлыг дахиж гаргахгүй байх чиглэлийн асуудлуудыг яаж бодлогын түвшинд шийдвэрлэж чадж байгаа гэдэг асуудлуудыг л ярих хэрэгтэй. За дээрэс нь ерөнхийдөө бол практик шаардлагаар 20 онд өмнөх үндэсний эрсдлийн үнэлгээгээр хийж исэн манай эрсдлийн үнэлгээ байж байгаа. Тэрэн дээр ер нь бол яг энэ санхүүгийн бус мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгчийн салбар дотор нэгтлэн бодох бүртгэлийн энэ салбар маань өөрөө дунджаас дээгүүр эрсдэлтэй гэдэг ийм эрсдлийн эрсдэлтэй үр дүн гарсан. Тухайн үеийн эрсдлийн үр дүнгээр болохоор ерөнхийдөө мэдээлэх үүрэг хангалтгүй байна. За яг энэ юутай холбоотой мэдээлэх үүрэгтэйгээ холбоотой дотоод хяналтын хөтөлбөр харилцагчийг таньж мэдээ илрүүлэх ийм чиглэлийн үйл ажиллагаанууд бас яг хангалттай биш байна гэдэг үр дүн гарч ирсэн. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань одоо ингээд 4-5 жилийн хугацаанд явчлаа гэхэд бас яг хангалттай сайжраагүй л байна. Одоо жишээлбэл манай санхүүгийн мэдээллийн албан дээр ингээд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс мэдээлэл авдаг GoEmail гэдэг програм авч байдаг. Үүн дээр гэхэд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогч институтийн доор харьяалагддаг энэ зохицуулттай мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээ за 30 орчим хувь нь л ерөнхийдөө бүртгэлтэй мэдээлэл нийлүүлдэг байдаг. Бусд нь байдаг байх жишээ нь тий. За нэг жилдээ 10 орчим л сэжигтэй хүлгээний тайлан ирдэг ч үт юм тий. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд маань өөрөө яг ингээд дараагийн харилцан үнэлгээ хийхдээ бас яг хангалттай үзүүлэлтүүд бол биш. За бусад салбартай харьцуулахад бол харьцангуй бас ингээд ажиллаад яваад байгаа хэдий ч олон улсын үнэлгээчдийн баг ирэхэд энэ нь бол тийм яг хангалттай үзүүлэлт бол байж чадахгүй. Тэгэхээр бид нэр одооноос бэлдэх ёстой. Яагаад вэ гэхээр 27-28 онд ирж үнэлэх үнэлгээний баг маань өөрөө зөвхөн өмнөх 1-2 жилийн асуудлыг харчдаг. Өмнөх 4-5 жилийн яг энэ бодиттой хийгдсэн ажлууд дээр үнэлж үр дүнгээ гаргаж үнэлгээгээ гаргадаг. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө зөвлөмж болгоныг бол тодорхой нэг байгууллагуудад хариуцуулж өгөх. Яг өөрөөсөө хариуцсан чиглэлээр хариуцуулах ийм төлөвлөгөө гарна. Дээрээс нь эрсдлийн үнэлгээ одоо хийж байгаа энэ эрсдлийн үнэлгээг энэ жил дуусгана. Салбар болгонд ямар эрсдэл, аюул занал, эмзэг байдал, дутагдал байгаа гэдэг зүйлсүүдийг гаргаж ирнэ. Үүнийхээ дагуу дараа нь үндэсний хөтөлбөртөө тусгад ажлын төлөвлөгөөгөө маш яралтай хэрэгжүүлнэ. Дээрээс нь бид нар түрүүн хэлсэн үнэлгээчдээр өөрсдийнхөө энэ салбаруудыг үнэлүүлнэ. Энэ дээр мөн нэгтлэн бодох бүртгэл аудит татварын яг энэ салбар маань өөрөө яг л 28 онд ирэх олон улсын үнэлгээчдийн багт үнэлүүлж байгаа юм шигээр үнэлгээний ажлууд бол давхар хийгдэн. Тэгэхээр энэ бүхэнд бол бэлтгэдтэй байж дараачихын ажлуудыг бол түрүүн шугаа хийх нь 27-28 онд харилцан үнэлгээнд бол өөрт хамаарах зөвлөмжийн үнэлгээг бол амжилттай давах үндэс болно. Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэхэд аудитын компаниудын оролцоо ямар байдаг талаар бид ярилцахаар Мөр аудит компаниг гүйцэтгэх захирал Ариунаг урьж ирүүлээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр аудиторуудын оролцоо яг ямар ач холбогдолтой талаар та мэдээлэл өгөөч. Энэ мөнгө угаалттай тэмцэхэд аудиторуудын үүрэг оролцоо бол маш чухал гэж би хардаг. Яагаад гэхээр манай аудиторууд бол энэ санхүүгийн системийн мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг хангахад маш чухал үүрэг ролтой оролцдог. Хүндлэнгийн хараад бус баталгаажуулалт олгодог этгээд байна. Тэгэхээр ер нь зөвхөн манай Монгол улсын энэ хуулийн дагуу шаардсанаар гэлтгүй ер нь дэлхийн бүх улс орнуудад дотоодын хууль дүрм журмынхаа зохицуултын дагуу шаардлагын дагуу аудиторууд бол мэдээлэл хүрэхтэй этгээд байдаг. Нөгөө талаас авч үзэх юм бол мэржлийн нэгтлэн бодогчдын ёс зүйн дүрм болон аудитын олон улсын стандартын дагуу шаардсны дагуу бид нэр мөнгө угаалт терроризмтай тэмцэх үйл ажиллагааг заавал хэрэгжүүлж энд гар бие оролцох шаардлагатай байдаг. Хуулийн хэрэгжилт ёс зүйн шаардлагын хэрэгжилтийг хангахаас гадна аудиторууд маань энэ байгууллага дээр ажиллаж явцдаа үйлчлүүлэгчдээ энэ мөнгө угаалтын хуулийн талаарх шаардлага тэгээд байгууллагуудад ямар эрсдэл учирч болох талаар мэдлэг мэдээлэл өгөх боломжтой байдаг. Тэгэхээр энэ нь хуулийн хэрэгжилтийг энэ улс орон даяар хангахад маш чухал нөлөөтэй гэж би харж байна. Аудитын компаниуд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэлтэд тэмцэхэд дотоод хяналт эрсдлийн үнэлгээний тогтолцоог хэрхэн төлөвлөж хэрэгжүүлдэг вэ? За энэ нь цаашлаад байгууллагын доктортой байдлыг хангахад хэрхэн нөлөөлдөг вэ? Мөнгө угаалтын хуулиар аудит болон мэргэжлийн үйлчилгээний байгууллагууд дотооддоо тогтолцоо бүрдүүлж ажиллах ёстой байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эрсдэл суурьсан хэлбэрээр буюу тухайн байгууллагт үйл ажиллагаа явуулахад мөнгө угаалтын хуулиар ямар эрсдэл учирч болохоор байна гэдгийг эхлээд өөртөө үнэлээд тэгээд тэн дээрээ үндэслэж дотоод хяналтын хөтөлбөр буюу комплайнсийн хөтөлбөрөөр боловсруулж ажилладаг. За өөрөөр хэлбэл тухайн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага компани маань өөрсдийнх нь үйл ажиллагаанд нь ямар эрсдэл учирч болох уу гэдгээ одоо үйлчилгээнийхөө шинж чанар, онцлог, тэгээд газар зүүн байршил, хэрэглэгчид гих мэтчлэн хүчин зүйлсийг харгалзаж үзээд эрсдлийн үнэлгээ хийдэг. Хийсэн эрсдлийн үнэлгээн дээрээ үндэслээд комплайнсийн хөтөлбөр боловсруулна. За комплайнсийн хөтөлбөр гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь энгийнээр хэлэх юм бол яг энэ мөнгө угаалтын хууль дүрм журмыг нийцүүлэхэд тухайн байгууллага ямар үүрэг хариуцлага хүлээсэн, яг хэн хизээ юуг яаж хийх гэдгийг харуулсан дотоод одоо зааварчилгаа журам байгаа. Тэгээ энэ журмынхаа дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд дараа нь мониторинг хийгээд тэрийгэ хянаад сайжруулад явдаг юм тасралтгүй явдаг процесс байгаа. Практик талаас авч хэлэх юм бол энэ мөнгө угаалтын хууль дүрм журмын комплайнс хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэвэл яг л байгууллага буюу аудитын компани өөрийнхөө үйл ажиллагаандаа уялдуулж шингээх ёстой байдаг. Жишээлбэл гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх буюу одоо үйлчилгээний аудит хийлгийа гэсэн хүсэлт хүлээж авахаас өсвөлээд тухайн үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөх тэгээ аудитыг гүйцэтгэх үед хийж байгаа өөрийнх нь дотоод стандарт аргачлал дээр энэ комплайнсийн хөтөлбөрөөр бас оруулаад хамтдаа хэрэгжүүлдэг гэсэн үг. За жишээлбэл үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх үед одоо үйлчлүүлэгчээ судлах үүрэгтэй байдаг бид нар. Тэгээ ямар асуудлыг авч үзэх үү гэхээр одоо энэ үйлчлүүлэгч маань ямар нэгэн мөнгө угаалтын эрсдэл байгаа юу? Одоо ямар нэгэн сөрөг мэдээллийн үйлчлүүлэгчийн талаар байгаа юу гэдэг юм уу те? Бидний үйлчлэгээ яг ямар хэрэгцээтэй байна, ямар зорилгоор ашиглах гэж гих мэтчлэнгээр авч үзэх шаардлагатай байдаг. За цаашлбал аудитаа гүйцэтгэх буюу одоо үйлчлэгийг үзүүлж явах явцдаа ямар нэгэн с ิจ гтэй гүйлгээ байна уу? Эсвэл мэдээлэх гүйлгээ байна уу гэдгийг үйлчлэгээ үзүүлэх явцдаа аудитын баг, аудитын мэргэжилтнүүд маань бүгдээрээ сонор сэрэмжтэй байж энэ талаар хуулийн хэрэгжилтэд хангах ёстой. Аудитын компаниуд болон мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгчдийн бас нэг анхаарах ёстой зүйл бол хүний нөөцийн процесс дээр энэ мөнгө угаалтын хууль дүрм журмын нийцлэг шингээж авч явах ёстой. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шинээр ажилтан авах үедээ сонгон шалралт хийх үедээ зөвхөн одоо мэдлэг ур чадвараас гадна тэр ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх өмнө нь ямар нэгэн одоо энэ мөнгө угаалтын чиглэлийн юм уу гэмт хэрэгт оролцсон байгаа эсэх болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллах боломжтой эсхийг үнэлэх ёстой байдаг. За тэгээд цаашлаад хөдөлмөрийн харилцаанд ороод ажил эрхлэх явцдаа энэ мөнгө угаалтын тогтолцоо, энэ хууль дүрм журам, комплайнсийн хөтөлбөрийн талаар байнга сургалт ажилтнуудаа өгч тэгээд гарч байгаа алдаа байвал түүнийг нь засаж залруулж авч явах хэрэгтэй байдаг. Буцаад ер нь энэ аудитын компанийн үйл ажиллагаанд энэ мөнгө угаалтын хууль дүрм журмаа нийцүүлсэн нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ гэж асуусан. Энэ нь болвол өөртөө маш том эрсдлээс хамгаалж байгаа
хэрэг болж байгаа. Ягаад гэхээр анх үйлчлүүлэгчээ хүлээн зөвшөөрөхдөө анх ажилтан ажилд авахдаа жиний энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангаад зөв хүнээ зөв үйлчлүүлэгчээ олж авах ач холбогдолтой байдаг. Энэ нь буцаад байгууллагыг санхүүгийн, нэр хүндийн хууль эрх зүйрлүүдээс хамгаалдаг. Тэгвэл аудитын байгууллагууд мөнгө хуваах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэхэд дүрм журмыг байгууллагын соёлын нэг хэсэг болгон хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За миний бодлоор бол хамгийн чухал хүчин зүйл нь бол удирдлагын манлайлал байдаг. Тэгэхээр энэ мөнгө угаалтын хууль дүрм журмыг нийцүүлэхэд байгууллагын удирдлага өөрөө энийг ойлгоод эндээ ач холбогдол өгөөд түүнийг хамт олондоо харуулах нь чухал. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний хүч нөөц шаардлагатай. Тэгэхээр энэ хүн хүч болон нөөцийг бүрдүүлж ажиллах нь чухал байдаг. Энэ соёлыг нэвтрүүлэхэд чухал 3 дахь хүчин зүйл бол мониторинг байдаг. Тэгэхээр тухайн тогтолцоог нэвтрүүлсний дараа тодорхой хугацааны давтамжтайгаар мониторинг хийж явах хэрэгтэй байдаг. Тэгээд мониторинг юунд ач холбогдолтой юм бэ гэхээр манай мөнгө угаалт терроризмтэй тэмцэх хууль дүрм журмын нийцэл комплайенсийн хөтөлбөрийн маань хэрэгжилт нь ямар байна вэ гэдгээ олж хараад сайжруулах зүйлсээ фидбек хэлбэрээр авах тогтолцоо байдаг. Тэгэхээр байгууллагууд бол энэ мониторингоо дээрээ анхаарч энийг яг илүү үр дүнтэй ач холбогдол өгч хэрэгжүүлэх юм бол тэгээ 2-3 мониторингийн циклийн дараа энэ тогтолцоо маань хэрэгжээд зөвшрээд явцдаг байна. Баярлалаа. Манай хөтөлбөрт нэмэлт мэдээлэл өгөхөөр Монголын мэргэжсэн нэгтлэн модогчдын институтын комплайенс хариуцсан менежер Хоролж Усам хүрэлцээрээд байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх хуулиар хүлээсэн чиг үүргээ Монголын мэргэжсэн нэгтлэн модогчдын институт хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар ажлууд хийж байгаа талаар та танилцуулна уу? Монголын мэргэжсэн нэгтлэн модогчдын институт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулийн 19-р зүйлийн 19-т зааснаар бол нэгтлэн бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгчдэд хяналт тавих чиг үүргийг хүлээсэн байдаг. За хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд бол мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт нь нэгтлэн бодох бүртгэлийн болон санхүүгийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгчдэд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтын журмыг бол баталж ажиллаж байгаа. Тэгээ 2020 оноос эхлээд бол аудитын болон татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч компаниудад зайны хяналт шалгалтыг жил бүр хийдэг. Тэгээ тухайн зайны хяналт шалгалтын үр дүнд үндэслээд эрсдэл өндөр үнэлэгдсэн компаниудад Монгол анхны дэргэдэг санхүү мэдээллийн албаны хяналт шалгагчтай хамтарсан газар дээрх хяналт шалгалтыг бол зохион байгуулан ажиллаж байна. За мөн мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт нь бол аудитын болон татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгчтэй комплайенсийн ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж ажилладаг. Мөн комплайенсийн ажилтнуудын мэйл листээр зохицуулагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг тухай бүр нь бол илгээж мэдээлэлээр хангаж ажилладаг байгаа. За мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бол мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт нь жил бүр шинээр төлөвлөн баталдаг. Тэгээ энэхүү төлөвлөгөөний биелдэг сангийн болон санхүүгийн мэдээллийн албанд улирал тутам бол хөргүүлэн ажилладаг байгаа. Мөн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үндэсний эрсдлийн үнэлгээний ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ эрсдлийн үнэлгээний дэд ажлын хэсгүүдэд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын холбогдох мэргэжилтнүүд нь ороод ажиллаж байна. Институтын зохицуулалтанд хамаарах аудитын болон татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч компаниудтай хандаж хэлэхэд та бүхэн институтээс явуулж буй зайны хяналт шалгалт болон үүргийн хэрэгжилтийн тайланг бол тухай бүрэн нэрвүүлж хамтран ажиллаарай гэж хүсэж байна. Та бүхний хамтын ажиллагаа нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэхэд маш том хувь нэмэр оруулах болно. Баярлалаа. Энэ удаагийн CBA Voice хөтөлбөрөөр бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх чиглэлээр санхүүгийн мэдээллийн алба, аудитын компаниуд, мэргэжлийн байгууллага ямар ажил хийж гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл солилцлоо. За мөн нэгтлэн модогч санхүүгийн мэргэжилтнүүд, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд хэрэгтэй зөвлөмж мэдээллийг хуваалцлаа. Анхаарал хандаас нь баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяр та.